одоо ингээл өмсөд зүүхийг нь хооллох ундлахыг нь л те хангаад өчөөд идэг. Ер нь бол маш тэрэндээ сайн байдаг. Хүн болгоно л те хүүхдээ хинээс ч дутаахгүй сайн сайхан байх гал сайн сургуульд орууллаа л те хичээл номыг хийлгээл онц сураасаа мундаг байгаасаа гэл ингээл бүх юмыг хийж өгдөг. Нүдний цэцгийн мэт хайрладаг те. Гэтэл нэг зүйлийг орхигдуулдаг. Тэрний юу юм бэ гэхээр сэтгэл зүйн хэрэгцээ. Тэр сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг нь хүүхэд минь юу мэдэрч байгаа болоо, тэ сэтгэл хөдлөл нь ямар байгаа болоо, дуртай байгаа болоо, дургүй байгаа болоо гэдэг ч юм уу. Гэдгээс ахуулаад тэ хүүхдээ ажиглах, хүүхдийнхээ онцлогийг одоо тодорхойлж мэдэх тэ бусдаас ялгаатай шүү дээ тэ хүүхд болгон өөр ертөнц. Тэгэхээр тэр болгоныг ингээд анзаарахгүй эсвэл хин нэгнтэй харьцуулдаг ч юм уу, хин нэгнийг ийм байх ёстой гэдэг нэг ийм шаардлаган дээр эсвэл хатуу стандарт тогтоож эсвэл хэн болох гээд байгаа нэг тийм өндөр оргил руу аваачаад ийм байх ёстой гэж заачдаг ч юм уу. Гэх мэтчлэн энэ зүйлээс болоод сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг зүйл одоо дутаж эхэлдэг. Байхгүй юм шиг тийм. Тийм, ер нь одоо тэгэл энэ маань өөрөө юу вэ гэхээр нөгөө ярилцах, харилцах, ойлголцох тий. Тэгээ бидний ер нь ингээд хүүхдч гэлтгүү дээ том өмчүүд бидний ч гэсэн хамгийн их одоо хүсдэг зүйл хэн нэгэнд ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх байдаг. Сайн ч мууч байсан. Мууч байж болно. Ер нь зүгээр шүү дээ тий. Мууч байсан би чамайг хайрлана. Чи заавал тийм амжилттай байх албагүй. Би зүгээр л чи бол миний одоо тийм байгаараа л би чамайг одоо үрд хайрлана гэдэг энэ одоо мэдрэмжийг эцэг эхчүүд маань тэр болгон өгдөггүй нөгөө гэрээний даалгавраа хийвэл шагнадаг одоо онц сурвал магтдаг тий барьцаатай гэдэг ч юм уу тий сайн байсныхын төлөө дуулууртай байсныхын төлөө гэд ингээд явдаг. Тэгээ энэ өөрөө л өнөөдөр асуудлуудыг дагуулж эхэлдэг. Тэгэхээр тэр маань өөрөө бүр ингээд цэцэрлэгийн наснаас бага наснаас эхлээл те уйлахаар нь яадаг үлээ. Одоо бити уйлаад те юм л бол уйлаад ах ингээд энэ уйлах гэдэг чинь өөрөө сэтгэл хөдлөлийн нэг илэрхийлэл ахгүй хүүхэд яаж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа учраас тэрийг өөртөө тухтай байдлаар гаргаж байгаа гэсэн. Тэгэхээр уйлахын хүртэл хорчдөг ч юм уу те чи уйлахаараа айгу муухай харагдах юм аа те. Чи инээхээрээ хөөрхөн штэ гээд нэг осондоо хүүхдийг хувцас сольж өмсөж байгаа юм шиг хэртэй хувцас тайлцгаа хөөрхөн цэвэрхэн хувцас өмсчихөө гэж байгаа юм шиг уйлахыг нь бойлуулад инээлэх гэж оролддог гэдэг ч юм уу. Энэ бол сэтгэл хөдлөлийг үл тоож байгаа нэг хэлбэр байдаг. Тэгэхээр ийм байдлаар бид нар зүгээр л өөртөө өөрөө мэдлгүйгээр те энэ бол бас эцэгхийн буруу биш л те. Тэгэхээр өөртөө энэ талаар ойлголтгүй мэдэхгүй байснасаа болол би ч бас тийм л ээж байсан байхгүй юу. Тэгэхээр ийм байдлаар явсаар байгаа л нэг өдөр хүүхдүүд маань би ээждээ аавдаа хайрлагдахын тулд те муухай зан